Сайн байцгаана уу? Та бүхэн хичээлийн шинжилгээ мэнд хүргэе. За програм хангамжийн хөгжүүлэлтийн процесс хичээлийн 1-р лекц видео хэлбэрээр хүрж байна. За хичээл эхлэхийн өмнө танилцуулах зүйл байна. Та бүхэн Moodle систем дээрх хичээлийг судлах дүгнэлт зарчмыг заавал уншиж судлаарай. За яаж дүгнэх вэ? Хичээлийн оролцох хэрхэн дүгнэх вэ гэдэг талаар тодорхой бичсэн учраас тэрийг та бүхэн анхааралтай уншиж аваарай. За тэгээд 7 хоногт нэг удаа бид нар лайв хийн. Тэр лайвыг бол Facebook-ын группээр дамжуулж хийн. Группийн нэрийг системд оруулсан байгаа. Та бүхэн тэр холбоосоор ороод группт бүртгүүлээрэй. За бидалтын ажил тавигдсан дараа бол лайв үзэлтийг 2 болгоно. За ингээд хичээлдээ оръё. За өнөөдрийн хичээлийн сэдэв болохоор зэрэг програм хангамжийн инженерчлэл удирдгал хичээл орхон. За агуулга нь болохоор ашиглах сурах хүчийг ямар сурах хүчийг ашиглах вэ? За дараагийн сэдэв болохоор програм хангамжийн инженерчил яагаад хэрэгтэй вэ? Програм хангамжийн инженерийн ёс зүй гэсэн ийм 3 сэдвээр ярилцсан. Лекцийн хичээлийг маш тавчхан хүрэх учраас би зарим слайдуудыг алгасаад явъя гэж бодож байна. За програм хангамж хөгжүүлэлтийн процесс хичээл ашиглах сурах хүчийг бол хамгийн гол сурах хүчийг бол энэ Summer-ийн ном байгаа. Software engineering гэдэг ном. Энийг би юун дээр тавьсан байгаа. Moodle систем дээр тавигдсан байгаа. За лабораторийн ажилтнууд UML ашиглана. За тэгээд тэр энэ хоёр дахь сурах хүчийг ашиглана. За орос хэл дээр бол энэ сүүлийн сурах хүчүүдийг бол ашиглаж болно. За энэ хичээлийг судалснаар хүрэх үр дүн бол энэ програм хангамжийн инженерчлэл юу болох, яагаад чухал болох талаар ойлголт өгнө. Ерөнхий ойлголтууд өгнө. За тэгээд ямар арга техник одоо шаардлагадсан бэ гэдгийг тодорхойлж өгнө. За ямар ёс зүй мэргэжлийн асуудлыг ямар ёс зүй байдсан бэ гэдэг талаар нь яг тайлбарлаж өгнө. За тэгээд та бүхэн үргэлжлүүлээд зэрэг за эхний одоо сэдв програм хангамж хөгжүүлэлт гэсэн сэдв байна. За энэ дээр програм хангамжийн инженерчлэл гэж юу юм бэ? За инженерийн ёс зүй гэж юу юм бэ гэдгийг тайлбарлах нь тийм үү? Ерөнхийдөө бол програм хангамжаас хамааралгүй улс орон гэж эдийн засаг гэж юм байхгүй болсон. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө програм хангамжууд ерөөсөн дэлхийд даяар одоо хөгжсөн болон хөгжиж байгаа орнуудад ч гэсэн бид нэр шаардлагатай бүгд сайн мэдж байгаа. За тэгээ програм хангамжийн инженерчлэл нь болохоор мэргэжлийн програм хангамжийг боловсруулах онол арга хэрэгсэл хамаатай ойлголтуудыг өгөх нь. За тэгээ маш олон системүүд програм хангамжийн хяналтанд байдаг. Тэгээд програм хангамжийн одоо яг зардал нь одоо хөгжингүй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний нэлээд хэвийг эзэлдэг байна. За тэгээ програм хангамжийн инженерчлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх юм бол яг програм хангамжийн алдааны гол хүчин зүйлүүдийг шийдвэрлэхэд бас яг тусалдаг байна. За тэгээд системийн нарийн төвөгтэй байдлыг яаж сайжруулдаг юм бэ? За хэрвээ програм хангамжийн инженерчлэлийн аргыг ашиглахгүй байх юм бол ямар одоо үр дүнтэй байдсан бэ гэх талаар энэ ч ерөнхийдөө бол уншиж үзэж болно. За тэгээд програм хангамжийн өртөг бол яг үхээр зэрэг өөрөх нь өртөг бол системийн зардлаас хамгаалаад ихэнхдээ томооч төхөөрөмжийн өртгөөс яг их байдаг байна. За тэгээд програм хангамжийг хөгжүүлэхээс илүү яг ерөнхийдөө засвар үйлчилгээ хийхэд илүү их зардал гардаг. Хэрвээ яг их хэмжээний том одоо системүүдийн хувьд бол үйлчилгээний зардал нь хөгжүүлэх зардлаас хэд дахин их байх тохиолдол байдаг байна. За тэгээд дараагийн одоо энэ програм хангамжийн инженерчин талаар байнга байдаг асуултууд байдаг. Энэ асуултуудын талаар та бүхэн асуултуудыг нь уншаад хариултуудыг нь тодорхойлоод уншаад авчгаарай. Энэ дээр бол та бүхэнд ойлгомжтой зүйлүүд байгаа. Ойлгомжгүй зүйлүүд бол хавархан бахаа маш энгийн бөгөөд тодорхой бичсэн учраас та бүхэн уншаад танилцсан нэз. За тэгээд програм хангамжийн одоо ямар одоо арга техникүүд байдсан бэ? Хамгийн сайн нь аль нь юм бэ? За тэгээд бусдаас веб програмчлалаас юугаар ялгаатай юм бэ гэдгийг ингээд энэ чинь асуулт нь асуухад хариулт нь хийсэн байна. За харин програм хангамжийн бүтээгдэхүүн гэдэгт бол юу орд юм бэ гэхээр зэрэг ерөнхий зорилтын програм хангамжууд, захиалгах бүтээгдэхүүнүүд за гэсэн ойлголтууд багтдаг байна. За тэгээд сайн програм хангамж ямар ерөнхий шинжтэй байдаг юм бэ?
гэдэг талаар энэ яах ёстой тодорхойлоод өгсөн байна. За тэгээд сайн програм хангамжийг одоо ямар шинжээр нэгддэг юм бэ гэхээр тогтвортой байдал нь хамаарал ба аюулгүй байдал, за үр ашигтай байдал нь ямар байд юм бэ? За хүлээн зөвшөөрч болохос байдал гэж ямар байдлыг хэлдэг юм бэ гэсэн энэ ойлголтуудаар нь тодорхойлдог байна. За инженерчлэл програм хангамжийн инженерчлэл тодорхойлж гэхээр яг уу ерөөсөө програм хангамжийн инженерчлэл системийг хөгжүүлэх ихэнх үеэс эхлээд ашиглалтанд оруулаад системийг ажиллах хүртэл програмын үйлдвэрлэлийн бүхэл хэсгүүдийг хамарсан одоо сахилга баттай инженерчлэл байдаг байна. Тэгэхээр энэ инженерчин сахилга бат гэдэг юу орох юм бэ гэхээр зохион байгуулалтын болон санхүүгийн хязгаарлалыг харгалзаад асуудлыг шийдвэрлэхэд одоо юу гэдэг онол арга техникийг яах ёстой заавал ашигласан байх явдал юм байна. За програм хангамжийн одоо бүтээгдэхүүний ерөнхий байдал юм бол яг хөгжилтийн техникийн үйл ажиллагаа биш, үйлдвэрлэлийг дэмжих юу гэх юм төслийн менежмент, програм хангамжийн хөгжилтийн хэрэгсэл, аргачлал гэх мэт зүйлүүд багтдаг байна. За ингээд энэ тодорхойлтуудыг их олон янзын тодорхойлтууд байгаа та бүхэн уншаад үзнэ. За тэгээд хөгжүүлэх процесс бол үндсэн 4 үйл ажиллагааг агуулдаг. За нэгдүгürt нь юу гэх юм хэрэг үйлдвэрлэх програм хангамжийн одоо ямар програм хангамжийг үйлдвэрлэх юм бэ гэсэн тодорхойлт нь. За тэгээд үйл ажиллагааны хязгаарлалтыг үйлчлүүлэгчид ба инженерүүд нь өөрсдөө тодорхойлдог. Одоо тухайн програм хангамж ямар хязгаартай байх юм, хин тэр үйлчлүүлэгчид байх юм гэх тийм ээ. За тэр үйлчлүүлэгчид ямар хязгаарлалтуудыг функцүүдийг хүсэж байгаа гэдгийг ястан тодорхойлж өгдөг. Эдгээр хүмүүс тодорхойлж өгдөг байна. За тэгээд загварыг гаргаж програмчлах нь байна. За тэгээд дараа нь яадаг гэхээр програм хангамжийн одоо шаардлагад үйлчлэгийн үнэлгээ нь бол яг одоо үйлчлэгчийн захиалагчийн шаардлага нийцсэн эсгийг ус яг тодорхойлж баталгаачих нь байна. За тэгээд өөр хөгжүүлж байгаа програм бол яг үед өдөр тутам одоо байнга хөгжиж байгаа хэрэглэгчд болон зах зээлийн шаардлагыг тусгаж хөгждөг одоо байхаар тодорхойлдог байна. За эдгээр нь 4 одоо төрлийн үйл ажиллагааг бол яг програм хангамж хөгжүүлэх процесс агуулдаг байна. За програм хангамжид нөлөөлдөг ерөнхий асуудлууд гэж байдаг хан. За үүнд болохоор зэрэг нэг төрлийн байх чанар, бизнес ба нийгмийн өөрчлөлтийг одоо харгалзан үздэг байх чанар, тэгээ аюулгүй ба итгэлцэлтээр одоо тулгуурладаг байх чанар байх нь байна. За тэгээд програм хангамжийн одоо инженерчлэл ямар онцлогтой юм бэ? За програм хангамжийн одоо системүүд нь ялгаатай байдаг. За тэгээд тэдгээр одоо бүгд нь одоо ашиглах боломжтой програм хангамжийн ерөнхий арга техник хэрэгсэл гэж байхгүй. Яг л програм болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн одоо захиалагчийн одоо янз бүрийн одоо яг хязгаарлалт, шаардлага гэдэг их олон зүйлүүд байдаг. Тийм учраас яг тэр нь тохирсон арга техник гэж бол байхгүй. За өөрийн онцлогоос хамаарах нь тийм үү. За програм хангамжийн одоо хөгжүүлж байгаа програм хангамжид ашигласан програм хангамжийн инженерчлэлийн арга хэрэгсэл нь яг юунаас хамаарх юм? Програмын одоо төрөл захиалагчийн шаардлагаас хөгжилтийн багийн чадвараас яг хамаардаг байна. За тэгээд хэрэглээний програм хангамжууд нь ямар төрлийн програм хангамжууд гэдэг хэрэг бие даасан програм хангамжууд, интерактив үйлдвэрлэл сэлсэн програм хангамжууд, шигтгэсэн хяналтын систем, энэ embedded систем гэж байгаа юм шүү. Хяналтын систем, за багц боловсруулах систем, үзэл үйлчлэгээний систем, за тэгээд загварчлах дуурайн хийх систем, энэ simulation гэсэн үг. За ийм системүүд байдаг байна. За тэгээд өвдөс борлуулах систем, системийн системүүд гэсэн ийм ойлголтуудыг багтаадаг байна. За тэгээд програм хангамжийн инженер бас тодорхой ёс зүйтэй байх ёстой. Энэ ёс зүй хамгийн чухал. Энэ ёс зүйг бид нэр одоо хүн бүхэн мөрдөж дагаж мөрдснээр бол Монгол улсад одоо програм хангамж жинхэнэ одоо олон улсын түвшинд хүрэхүйц, олон улсын түвшинд хүнлэгдэхүйц одоо тийм програм хангамжийг хөгжүүлэх боломж, програм хангамж хөгжүүлэгчтэй бий болно гэсэн. Тэгэхээр зэрэг инженерийн ёс зүй бол хүн бүхэн дагаж мөрдөж явах ёстой. За тэгээд ёс суртахуунтай байх ёстой. За тэгээд ямар одоо боломжуудыг хадгалж явах ёстой юм бэ гэхээр
зарчмуудыг одоо мөрдөж явах хэрэгтэй бихэр зэрэг нууцлалтыг маш чандлан одоо хүндэтгэж шаардлагатай. За өөрийн чадварыг яг худлаа мэдээлж болохгүй ямар ажил ямар чиглэлээр мэргэсэн чиглэлээр мөн зүгээр тодорхойлж авах шаардлагатай байдаг. За тэгээ оюуны өмчийн эрхийг яах ёстой юм. Заавал мэдчих оюуны өмчтэй холбоотой хууль тогтоомжийг бол мэддэг байх шаардлагатай байдаг. За тэгээд ажил олгогч тэгээ үйлчлүүлэгчдийн одоо оюуны өмчийг хамгаалахад хариуцлагатай хандж явах ёстой. За тэгээ компьютерийнхаа өөрийн одоо мэдлэг чадварыг буруу хүмүүст буруу байдлаар ашиглуулах одоо ёсгүй гэсэн байх нэ. За тэгээд эцэст нь хэлэхэд хичээл ашиглагдах одоо энэ жагсаалсан системүүд байгаа. Энэ системүүд жишээ тохиолдлууд болохоор зэрэг бүгд яг жишээ системүүд байгаа. Энэ системүүдийн талаар лекц болгон дээр ерөнхийдөө яригдана. Өөрөөр хэлбэл тухайн лекцийн сэдвээс хамаарал тухайн сэдв болоод энэ кейсүүд дээр энэ жишээнүүд дээр хэрхэн хэрэгжилж байгаа талаар ерөнхийдөө тайлбарлаж яриад явах юм аа. За тэгээд та бүхэн одоо энэ нэмэлт материалуудыг бас үзэж болно. За энд нэмэлт материалуудын бүх линкүүдийн нэнд оруулсан байгаа. Англи хэл дээр байгаа бүх хичээлүүдийг нь видеотой англи хэлээр нь одоо та бүхэн үзэж болно. Үүнээс гадна Moodle систем дээр татаж унших боломжтой номнуудыг оруулсан байгаа. Та бүхэн тэрийг уншаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.